ихэвчлэн 18-аас доош насны хүүхдүүд мөн 55-аас дээш насны ахмиг насны хүмүүс ихэвчлэн өртөх эрсдэлтэй байгаа гар утсны донтолтонд. Нөгөө харах дээр ингээд нөгөө одоо юу гэдэг хүүхдийн парк гэдэг шиг ингээд нөгөө харахын ингээд тоглохтой ингээд нөгөө саадуулагдаж болох маш олон зүйлийг өрөөнд нь хамт бэлдэж өгсөн байгаа юм л та. Тэнгуут нэг талд нь бол зөвхөн тэр устай зөвхөн тэр харах л байгаа. Бид нар ч анх компьютер донтдог л монголчууд. За тэгэл нөгөө шар хад мад сэмүүд мэмүүд нэг нэлээ юм болдог байлаа ш тогооч. 4-5 цаг л аралдаг. Залууч дээр нь ихэнх нь л иймэрхүү байх гэж бодож штэ. Тэгээд уцаараа ажиллаа ер нь амжуулж тийм дөө. Донтолт гэдэг маань өөрөө яг үндсэн тодорхойлолт нь юу вэ гэхээр тухайн хүн маань за сэтгцийн, за сэтгэл зүйн хувьд, за бие махбодын хувьд ямар нэгэн одоо сэтгцэд нөлөөт бодис, за эсвэл одоо тэр нөгөө зуршил байгаа шүү дээ. Тухайн зуршилтай одоо ингээд хамааралтайгаар өөрийг тухайн одоо нөлөөлөд байгаа зүйлээс татгалзаж чадахгүйгээр өөртөө хяналт тавихгүйгээр л одоо ерөөхдөө тухайн зүйлийн хамааралтай болохыг донтолт гэж хэлдэг. Гар утсын хэвийн хэрэглээ гэдэг бол яг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зааснаар бол өдөрт насанд хүрсэн хүн бол 2 цаг хүртэл хугацаанд гар утсныг ашиглана. Гэхдээ 30 минутын завсартайгаар 2 цаг хэрэглэнэ гэдэг. 1-4 цаг хүртэл бол хэвийн хэрэглээ. Тэ хүн 4 цагаас 6 цагийн хооронд л гар утсны хэтрүүлэн хэрэглээтэй хамааралтай болох эрсдэлтэй гэсэн ангилал руу хорно. 6 цаг ба түүнээс дээш хугацаагаар гар утсыг өдөртөө хэрэглэдэг байх юм бол гар утсанд донтох эмгэг үүссэн байх магадлалтай гэж үздэг. Хэрвээ одоо ажлын шаардлагатай байх юм бол одоо ингээд яалтч өгн гар утас болон компьютерийг ашиглах шаардлага гарлаа гэж үзэхэд л ихэд нэг цаг тутамд тухайн хүн одоо энэ дэлгэцээс төр зур холдоод өөрийгөө амраах шаардлагатай гэж үзээд байгаа. Уцаа удаан үдсний дараа надад болохоор бие хөшөөх ч юм уу тий одоо нэг хүзүү жоохон хөшөөх за тэгээд мөр өвдөх чилэх гэх мэт тиймэрхүү юм бол сөрөг жоохон тийм өвдөлтийн шинжтэй зүйлсүүд л айгүй хэлэрдэг. Хүмүүсийн нийтлэг хэлдэг зүйл гэдэг штеп. Уцаа их үзээд хамаал нүд чинь өвдөн. За уцаа болтол их үзээд хамаал нүд ингээд айгүй их ядардаг, завчдаг болдог ч юм уу те. За дээр нэмээд одоо хараа мутахаас хуулаа нэлээх юм байгаа штеп. За тэгээд тэрнээс гадна гэх юм бол одоо нөгөө хүмүүсийн яг онлайн дээр байгаагаар харах юм бол хүмүүс нэг хит донтцсон гэдэг ч юм уу те. Байнгын фейсбુક гүйлгээ ч юм уу. Эсвэл байнгын бичлэг үзээд байнгын ингээд уцаа хараал байж хэвээр гэдэг ч юм уу те. Тийм нэг сэтгцэд нь ухамсарт нь нөлөөлсөн зүйл юу нь айгүй хэвчээдлэгдээд байдаг. Сэтгэл зүйн хувьд болохоор тухайн хүүхэд маань айгүй нэг тийм тайван тогтворгүй болдог те эсвэл айдас төвшөртэй болох. За эргэн тойрны найз нөхдүүд болон одоо нийгмээс өөрийгөө айлуулах ерөнхийдөө тусгаарлах, өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаад ирэх ч юм уу те иймэрхүү ингээд зүйлсээс гарна. Нойрог хөдөлтэй болох ч юм уу айгүй түргэн ууртай болно ч одоо хажуунаас нь ямар нэгэн байдлаар тухайн хүүхдийг одоо дэлгэцийн хэрэглэнээс холдуулахыг оролдох, за эсвэл бодлогыг зөвлөх үед одоо өөрлөж уурлах ч юм уу те иймэрхүү одоо ингээд сөрөг үйлдэлүүд бол сэтгэл зүйн талаас гарна. Бие махбодын талаас бол одоо мэдээж ингээд олон цагаар одоо ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээний биеийг одоо хөдөлгөөн байхгүй болохоор нөгөө булчингийн чангарлууд, биеийн хөшлүүд илэрч болно. Дэлгэцийн донтолтой хүмүүс хүүхдүүд ихэвчлэн одоо гэл нүдээ айгүй хурдуурдан цавчдаг ч юм уу те байн хоолойг засах, байн одоо нэг юм давтан хийх иймэрхүү одоо ингээд шинж тэмдгүүдийг үл ерөнхийдөө нийтлэг илэрдэг гэж үзэж байгаа. Ер нь эмнэлэгт үзүүлж байгаа хүмүүсийг анзаархад суур өөрөө стрессийн түвшин өндөртэй, сэтгэл түгшилттэй, сэтгэл зүйн хямралтай. Энэ сэтгэл зүйн хямралаа түр хугацаанд мартах гэж, сатаарах гэж, таагүй бодохгүй байх гэж гар утсны хэрэглээг хэтрүүлж хэрэгэлдэг хүмүүс бол нилээдгүй ирдэг. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд одоо ерөнхийдөө ингээ хандж байгаа. Одоо дэлгэцийн донтолттой хүүхдүүд гэх юм бол одоо тоо хэмжээг авч үзэх гэх юм бол яг нарийн би бол сэтгцийн эрүүл мэндийн төвд ажилтдаггүй, сэтгцийн эмчилгүүр сайн мэддэггүй. Гэхдээ яг тийм гарсан судалгааны үр дүнгээс л тэгэхээр одоо юу гэдэг өдөрт дунджаар 20 хүүхэд сэтгцийн эрүүл мэндийн төвд үйлчлүүлж байна. Тэ эмчилгээ хийлгээд одоо юу гэдэг аншлуулж байна гэж үзлээ гэхэд түүний одоо 10% буюу 2-оос 3 хүүхэд нь бол дэлгэцийн донтолттой бол ерөнхийдөө байна гэсэн тоог бол гаргасан байгаа юм байна лээ. Их эцгийн аливаа хийж байгаа үйлдэл бол угсаал гэр бүл өөр хүүхдээ уур амьсгал шууд нөлөөлнө. Тэм учраас их эцгийн одоо хийж байгаа үйлдэл хүүхдийн ч ер нь өөрсдийнх нь ч бие биендээ ч баг эмээ өгөөдөч бай. Нөлөөлж байгаа донтолтой бол шууд хамааралтай байгаа. Хүүхэд асуудалтай байгаа бол хүүхдийн асуудал гэр бүлийн асуудал гэж үздэг. Энэ зөвхөн энэ хүүхэд ганцаараа өөрөөсөө болоод утасны хэрэглээ өндөр байгаад байгаа биш. Шалтгааныг томчуудаас нь ер нь хайх хэрэгтэй гэж үздэг л дээ. Ер нь бол донтолтонд ихэвчлэн 18-аас доош насны хүүхдүүд
Мөн 55-аас дээш насны ахмиг насны хүмүүс их хвчлэн өөртөө эрсдэлтэй байгаа гар утсны донтолтод. Яг 18-аас 55 насны хооронд бол хүн завгүй ажиллаж хөдөлмөрлөж байдаг үе болохоор гар утсан зарцуулах цаг зав одоо ихэнх хүмүүст бол харьцангуй ховор байх магадaltaй. 21 цагаас эхлүүлээд хүний тархинаас мелатонин буюу нойр хүрэгдэг, унтуулдаг даавар ялгардаг. Тэр мелатонин гэдэг даавар маань бүдэг гэрэлтэй, тайван орчинд илүү сайн ялгардаг л да. Тэгтэл ихэнх залуучуудын хувьд бол орой орондоо орсны дараа эсвэл орой 21 цагаас хойш гар утсны хэрэглээ хамгийн идэвхтэй байдаг үе. Гар утсантай холбоотой донтолтын судалгаа манай Монголд угаасаа байхгүй. Сүүлд нэг харж яах нэ нөгөө мэдээлэл харилцаа холбооны газраас Монгол улсад нөгөө онлайн байдаг гар утаснуудын тоо гэж л би харсан юм байна. Өөрөөр бол гар утастай холбоотой судалгаа энийг ч удаа олж харж байгаагүй. Гар утастай холбоотой судалгаа хийх юм бол одоо юу гэдэг нэг хүний өдөрт дэлгэцэн зарцуулж байгаа цаг талаас нь судлал илүү дээр болов гэж бодож байна. Тийм энэ дутам байгаатай бол угаасаа санал нийлнэ. Ягаад тэгэхээр энэ нөгөө хийгдсэн ганц нэг цөөхөн судалгаа бол бий. Гэхдээ тэр нь одоо юу гэдэг зүгээр л нэг сургуулийн нэг хэсэг бүлгийг хамарсан ч юм уу те нэг тийм жижиг бүлгүүдийг хамарсан хэд хэдэн жижиг судалгаанууд бол байж болж байгаа боловч яг нийтлэг одоо тэдээс тэдэн насныхныг одоо хамруулсан гэж төврийн аргаар ингээд түүж ингээд хийжсэн судалгааны үр дүнгууд бол яг нарийн байхгүй одоо Монголын хувьд одоо нэг тийм сонирхолтой байдлаар юм хэлэх юм бол одоо ийм байгаа юм л та одоо нэг Канадад хийгдсэн судалгаа одоо тэрний юу гэхээр одоо нэг хоёр хархан дээр туршилт хийсэн. За тухайн хоёр харахын нэг хархан дээр нь бол тэрхээр одоо нэг морфин буюу одоо нэг хүчтэй өвчин намдагчтай гэдэг байдлаар дагуулсан ус. За нөгөө харах дээр нь болохоор бас тийм ус байгаа. Одоо нөгөө харахын байгаа. За гэхдээ нөгөө харах дээр ингээд нөгөө одоо юу гэдэг хүүхдийн парк гэдэг шиг ингээд нөгөө тухайн харахын ингээд тоглохтой ингээд нөгөө саадуулагдаж болох маш олон зүйлийг өрөөнд нь хамт бэлдэж өгсөн байгаа юм л та. Тэнгуут нэг талд нь бол зөвхөн тэр устай зөвхөн тэр харах л байгаа. Тэнгуут яасан гэхээр тэр одоо нөгөө парк шиг гэдэг анхны парк юм уу гэдэг. Тийм одоо айгүй тийм олон юмтай өөрийгөө саатуулах олон зүйлтэй тэр нөгөө өрөөнд байсан харахын хувьд гэмэл тухайн морфинтэй уснаас одоо нэгээс хоёр удаа зүгээр ингээд амсаад тэрнээс хойш ингээд тухайн авсыг оролдохгүйгээр өөрийгөө саатуулаад бусад тэр нөгөө одоо тэр тоглоом модороо тоглоод ч юм ингээд явчихж байгаа байхгүй. Тэнгуут тухайн одоо нөхцөл өөр юм байхгүй зөвхөн тэр одоо морфинтэй устай байгаа харах бол мэдээж одоо яг тухайн морфинтэй усны хамааралтай болоод донтол тийм маягийн тийм үр дүн бол гаргасан байна гэдэг л та. Тэгэхээр энтэй ерөөсөө яг адилхан тухайн хүүхдэд одоо юу гэдэг өсвөр насныхан болон залуучууд ингээд дэлгэцийн хамааралтай болж ирсэн орчин л байгаа. Ямар нэгэн донтолтод ерөөдөө орчин маш чухал байдаг гэсэн. Гэр бүлийн ч юм уу одоо найз нөхд хүрээлэл нь ингээд байнгын архитаар сэргэлдэг хүмүүс байх юм бол мэдээж архины хэрэглээ тийм үед одоо тийм орчноос өөр орчинд байдаг хүүхдүүдийнхээс илүү байгаа гэж гэдэг юм уу те. Тамхи татдаг ч юм уу те ах нар нэг ч нар нь одоо юу гэдэг гэр бүлийнх нь байнга тамхи татдаг бол тэрийг энгийн зүйлгээ хүлээгээд авцсан хүүхд бол тэрийг мэдээж бас энгийн зүйл шиг хэрэглэж ирэхээр үгүйсэхгүй. Хүн ерөөдөө 0-5 наснд энэ болохоор нөгөө сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх эмч клиникийн профессор Елена Огшлоор хэлжсэн байхгүй юм. Хөрөнхийдөө хүнд одоо үгүй гэж хэлэх чадвар бол 0-5 наснд суудаг гэж хэлээд байгаа. Тэгэхээр нөгөө өөрийгөө шийдвэр гаргахад нь илүү дэмжлэг болохгүйгээр шууд ингээд бүх юмыг зааварлаад ирээд байгаа асуудал нь бол бас ингээд нөгөө донтолтод өрх эрсдлийг нэмэгдүүлж болно гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө 0-5 наснд үгүй гэж хэлэх чадвар сухын хүүхдэд сууж ийн гэдэг чинь одоо юу гэдэг би шинэ хүрээлэл болоод ирэхлээр нөгөө хүрээлэл маань ямар нэгэн байдлаар одоо архины хэрэглээ арай жоохон өндөр ч юм уу те тамхины хэрэглээ арай өндөр байгаа нөхцөлд чи ингээд тушаад үзэх хүүхэд үгүй гэж хэлж чадах те эхлээд үгүй гэж хэлчих нэг сорилт чинь бас амар том өөрийгөө донтолтуудаас ингээд бас сэргийлж чадаад байгаа зүйл байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бол орчин амар төлөөлж байгаа. Орчин гэдэгт нь эцэг их орж болно. Найз нөхөд бас орчуулж байгаа. 18-аас 25 насны хүмүүсийн сэтгэл зүй, амьдралын зөв хөвшил, хандлага зэрэг дээр чиглэсэн судалгаа хийгээд тэр судалгааны үр дүн дээр үнэхээр асуудал байх юм бол мэрэгчлэлтэнгүүд тэр асуудлыг шийдэх тал дээр анхаарах юм бол ирээдүйд илүү зөв төлөвшөлтэй хүмүүс олноороо бий болох байхаа. Бид нар ч анх компьютер донтдог л монголчууд. За тэгэл нөгөө шар хад мад сэмүүд мэмүүд гэл нэг нилээ юм болдог болоо ш тохооч. Үүний дараа гар утасны тренд орж ирээд бид нар гар утсан донтдог болсон. Гэтэ яг энэ Facebook шиг арай байгаагүй баг. За дараа нь таблетны рүү ирсэн. Магадгүй ирээдүйд одоо юу гэдэг нүдний шилч юм уу өөр юмнаас бас донтох баг. Тэгэхээр миний харж байгаагаар бол технологийнхоо өөрчлөлт шинжилтээс үүдэлтэй донтолтын хэлбэрүүд бас өөрчлөгдөж магадгүй гэж хараад байна.